За энэ мэт манай улсад цахилгаан дугуй, цахилгаан скутерийн хэрэглээ сүүлийн 5 жилд эрс нэмэгдэж энэ хугацаанд нийт 584 осол гэмтэл бүртгэгдсэн байгаа юм. Иймээс энэ төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлага тулгарчээ. Энэ ч үднээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд иргэд олон нийтээс санал авч эхэлсэн байна. Осол гэмтэлд өрсөн хүмүүсийн дийлэнх нь 10-аас 19 насны иргэд буюу бага насны хүүхэд залуус байгаа нь төрөөс энэ асуудалд зайлшгүй анхаарал хандуулах цаг болсныг илтгэсэн. Улсын хурлын даргын 76 дугаар захирамжаар байгуулагдсан замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй, цахилгаан скутерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулах үр бүхий ажлын хэсгийн ээлж турлалсан байна. Бид нар энэ чинь ажлын хэсэг гаргаад энэ хууль дээр ажиллаад намрын 9 сараас эхлээл яваал гэдэг, ажиллаад гэдэг, судалгаа явуул гэдэг, уулзалт хэлэлцүүлэг хийгээл гэдэг ингээл явж байгаа хооронд л саяас ингээл энэ 2 сарын 5-нд л стандарт гэдэг юм батлаад тавьчихсан. Тэрийгээ тэгэл дурын нэг цагдаагийн албаагч шууд олон нийтийн юугаар телевизээр яриа өгтөө хүйш шиг ярьж байгаа байхгүй. Хууль батлагдаад гараад ирсэн хуулийг дагаж мөрдөх гэж байгаа юм шиг юм яриад хүмүүст иргэдэд ийм буруу ойлголт төрүүлж эхэлсэн. Зөрчлийн тухай хуулинд 10 хүртэлх насны хүн энэ тээврийн хэрэгслийг уусан тохиолдолд харгалзах хүнтэйгээр унах ёстой. Энэ дээр унуулсан тохиолдолд нь зөрчлийн тухай хуулиар эцэг эхэд нь асран ханашд нь хариуцлага тодорхой эрх зүйн зохицуулалт байгаа. За мөн 10-аас 16-аас дээш насны хүмүүс унсан тохиолдолд нь зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох. Бид бол бүртгэлжүүлэлт за тэгээд хяналт тавих мөн одоо энэ нийслэлийн болон аймагтын автотээврийн бүртгэлийг энэ мопед мотоциклийн бүртгэлүүдийг ямар хэмжээнд яаж бүртгэлжүүлэх үү, ямар одоо техник технологи ямар юун дээр иргэдэд одоо хүндрэл учруулахгүйгээр цахимаар бүртгэх асуудлаар бол засгийн газрын тогтоолыг боловсруулж оруулахаар төлөвлөж байгаа. Хурлаар цахилгаан дугуй, цахилгаан скутертэй холбоотой хуулиас давсан аливаа дүрм журам стандарт байх ёсгүй талаар санал нэгдэж, хуулийн төсөлд эрх бүхий байгууллагуудын зүгээс саналаа хурдтай өгч, идэвхтэй хамтарч ажиллахаар боллоо. Зэрэг таны өдөр тутмын амьдралд тулгамдж байгаа энэхүү асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, Парламент сайтаар хуулийн төсөлтэй танилцаж, санал шүүмжээ чөлөөтэй хуваалцахыг хүссэн юм а.